Төрсөн эцгээ 47 жилийн турш уггүй хайсан Америк ав Вьетнам ээжтэй нэгэн эмэгтэй эцэст нь интернетээр хийсэн генетикийн шинжилгээний тусламжтайгаар Вьетнамын дайнд оролцож байсан Ахмад Дайчин Америк авыгаа олжээ. Ахмад Дайчин 47 жилийн өмнө Вьетнамд орхисон охиноо олсондоо туйлын их баярлсан бөгөөд тэдний энэ олон жилийн дараах уулзалт гашуун дурсамжийг нь нөхөж чадна гэдэгт итгэлтэй байлаа. Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчний Вьетнам дахь түүх бол аимшигтай төрөмгийн үйл ажиллагааны нэг хэсэг байсан. Тухайн үед Америкийн нэгдсэн улс Өмнөд Вьетнамын дэглэмийг дэмжиж Өмнөд Вьетнамд цэргээ байрлуулсан бөгөөд Америк цэргүүдэд хатуу хяналт тавьдаггүй байлаа. Үүний улмаас Вьетнамд байрлаж байсан цэргүүд уйтгар гунига тайлахын тулд нутгийн бааш шөнийн клуб зочид буудал зэрэг газруудаар үйлчлүүлдэг байв. Барууныхны эрх чөлөөг илүүд үздэг зан чанар нь эдгээр цэргүүдийг нэг шөнийн харилцаанд орохыг илүүд үзэхэд хүргэсэн. Нөгөө талаас Вьетнамын дайны нөлөөгөөр ард түмний амьдрал маш хүнд байсан төдийгүй олон Вьетнам эмэгтэйчүүд амжиргаагаа залгуулахын тулд биеэ үнэлэхэд хүрч байв. Тиймээс зарим нэг Вьетнам эмэгтэйчүүд Америк цэргүүдтэй нэг шөнийн харилцаанд орох эсвэл түр хугацаагаар гэр бүл үүсгэх тохиолдол их байж. Үүний улмаас Америк Вьетнамын ирлиц хүүхдүүд ихээр төрөх болсон. Тэднийг хууль бус хүүхдүүд гэж үздэг тул Вьетнамд тэдгээр ирлиц хүүхдүүдийг ялгуурлан гадуурхдаг байв. Түүнчлэн Америк цэргүүдийг явсны дараа Вьетнам эмэгтэйчүүд хүүхдүүдээ ганцаараа өсгөж хүнд хэцүү амьдралыг туулж байсан. Зарим ирлиц хүүхдүүдийг ээж нь тэжээж чадахгүй улмаас хөсөр хайж тэд ихэвчлэн гудамжинд гуйлах байдаг. Энэ бүхэн Америкийн нэгдсэн улс Вьетнамд дан эхлүүлсний гунигт түүхийн нэг юм. Харин өнөөдрийн гол дүр болсон эмэгтэйг Ким Нүгүен гэдэг. Америк цэргүүдийг Вьетнамаас явах үе тэрээр үлдэж хоцорсон ирлиц охин юм. Түүний Америк эцэг нь Вьетнамын дайны үеэр Вьетнамд байрлаж байсан цэрэг нэрийг нь Сальвадор гэдэг. 1969 оноос 1972 он хүртэл Сальвадорыг Америкийн нэгдсэн улсаас Вьетнам руу илгээж Дананг хотод 3 жилийн турш аюулгүй байдлын офицероор ажилласан байна. Тэр үед Сальвадор Жингруанг гэх бүсгүүтэй танилцсан аж. Түүний Жингруангтай үсгэсэн харилцаа маш романтик, сэтгэлийн хөрөл ихтэй байж. Хэсэгхэн хугацааны үерхлийн дараа 1972 онд Сальвадорыг Америкийн нэгдсэн улс руу яаралтай дуудаж буцаанд татсан байна. Ингэснээр тэр Жингруантай салах ёс хийж амжилгүй, цэргийн тушаалаар эх орондоо буцаж дахиж хизээж Вьетнамд ирээгүй. Сальвадорын хувьд энэ богино хугацааны гэрлэлт ингэж төгснө гэж төсөөлөөгүй. Тэр Вьетнамд охиндоо болсон гэдгээ ч мдээгүй. Үүний дараа Сальвадор айрмаас гарч улмаар бизнесийн салбарт орсон. Тэрээр нэгэн Америк бүсгүйтэй гэр бүл болж үр хүүхдүүдтэй ч болов. Түүний амьдрал Америкийн нэгдсэн улстай дундаж давхаргын энгийн нэгэн аль байсан юм. Харин номхон далайн эрэг Вьетнамд орхигдсон түүний найз үсгүй жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ авахулгаас татгалзан улмаар 6 сарын дараа Ким Нүгүен төржээ. Ингээд эцэггүй өссөн Ким Нүгүений хүүхэд нас тийм ч аз жаргалтай байсангүй. Ээж нь амьдралаа залгуулахын тулд Вьетнамд маникюрийн салонд ажилладаг байсан ба охиноо сургууль сургах чадваргүй байв. Тиймээс Ким Нүгүен баг багасаа эхлэн ээжтэйгээ хамт гоёл чимэглэлийн дэлгүүрт ажиллаж, үйлчлүүлэгчдэд маникюр хийж амьдралынхаа зарим зардлыг олдог гэж. Хүүхэд байхдаа Ким ирлиз байсан учраас энгийн Вьетнам охтоос онцгой үзэсгэлэнтэй байсан нь бусдын анхаарлыг татдаг гэж. Түүний ээж ч мөн охиндоо хантан чи жирийн Вьетнам хүүхдүүдээс өөр. Чи Америк Вьетнам цустай, аав чинь Испани гаралтай Америк хүн хэмээн ярьдаг. Гэсэн ч эцгийнх нь Америк гарал үүсэл Ким Нүгүений хувьд нэр төрийн зүйл биш, харин ч доромжллын шалтгаан болдог байлаа. Найз нөхдөд түүнийг дээрлэхэж шоглон доогддог байв. Учир нь Вьетнамчууд Америкчуудад дургүй байсан тул Америк цустай хэмээн тэдний уур хилэнгийн бай болдог байсан. Үүний дараа түүний ээж дахин гэрэлсэн ч шинэ гэр бүл нь аз жаргалтай байж чадсангүй. Ким 12 жил хойд эцэгтэйгээ хамт амьдарсны эцэст эхийнх нь 2 дахь гэрлэлт нуран унаж тэрээр дахин ганц бие ээжтэйгээ үлдсэн байна. Ингэснээр Ким ганцаараа өсч олон сад бэрхшээлийг тулсан юм. Нас бийд хүрснийхээ дараа тэрээр хүүхэд наснда аавгийн өссөн гашуун дурсамжаа байнга боддог болж эцгээ олох хүсэл нь амьдралынх нь нэг зорилго болсон байна. Тиймээс өсөж том болсон Ким Нүгүен Америк цэргүүдийн талаарх мэдээллийг эрен сурвалжилж эхлэв. Аз болоход хувь тавилан түнд боломж олгосон юм. 1980-ад оны үед Америкийн нэгдсэн улс болон Вьетнамын харилцаа айжмаар сайжирч эхлэв. Тухайн үед Америкийн нэгдсэн улсын засгийн газар Америк цэргүүд Вьетнамд олон 10 мянган ирлиц хүүхдүүдэд үлдээсэн нь нийгмийн ноцтой асуудал болж байгааг хүлээн зөвшөөрчээ. Олон нийтийн санаа бодолч мөн Америк цэргүүдийн хүнлэг бус үйлдэлийг буруушааж байв. Тухайн үед Вьетнамын дайнд оролцсон цэргүүдийг Америкийн нэгдсэн улсын засгийн газраас хүүхдүүдэд олох арга замыг эрэлхийлэхийг шаардсан байна.
1988 онд Америкийн нэгдсэн улсын Конгресс Аз гаралтай Америкчуудыг эх оронд нь буцаах тухай хуулийг баталсан бөгөөд энэ хууль нь Азид төрсэн Америк эзэгтэй хүүхдүүдэд тусгай цагаачлалын эрх олгосон юм. Энэ нь Вьетнам дахь эрлиц хүүхдүүд Америкийн нэгдсэн улсад амьдарч иргэншил авах боломжтой болгосон билээ. Мөн эдгээр хүүхдүүдийн Вьетнам ээжүүд ч гэсэн хамт дагаж ирэх боломжтой байв. Мөн Америкийн нэгдсэн улс хил хязгааргүй Америк нэртэй нийгмийн халамжийн байгууллагыг байгуулж Америк Вьетнам хүүхдүүдийг эцэгтэй нь холбож өгөх дахин уулзуулах ажилд нь тусалж эхэлжээ. Ингээд 1995 онд Ким Нүгүен болон түүний ээж хоёр Америкийн нэгдсэн улсын Аз гаралтай иргэдийг хүлээн авах хуулийн дагуу Америкийн нэгдсэн улсад цагаачилсан байна. Ингэж тэд аль биесээр Америкийн нэгдсэн улсад нэвтэрсэн. Ким Америкт ирээд Хьюстон хотод сууршиж маникюрийн салонд ажиллаж эхэлсэн. Гэвч тэрээр аавыгаа хайх мөрөөдлөө хизээж орхиогүй юм. Хожим нь Ким Нүгүен гэр бүлтэй болж хүүхэд төрүүлэн ээж болсон ч эцгээ хайхаа үргэлжлүүлсээр байлаа. 2019 онд Ким 47 нас хүрсэн байсан бол түүний охин Ким Эскобедо нь тухайн үед 28 настай болжээ. Охин Эскобедо олон жилийн турш аавыгаа хайжгүй ээжигээ хараад ээжийнхээ амьдралд харамсах зүйл үлдэхийг хүсээгүй тул аавыг нь олоход туслахаар шийджээ. Ингээд Эскобедо интернетээр генетикийн шинжилгээний талаарх мэдээллийг олж хараад тэр бодохдоо Америкт гений мэдээллийн сан байдаг. Хэрвээ бид генэ харьцуулбал өвөөгөө олох боломжтой хэмээн итгэл найдварт байсан байна. Эскобедо өөрийнхөө генийг шинжилүүлж Ancestry.com нэртэй генийн гарал үүслийн вебсайтаар дамжуулан харьцуулалт хийж. 100 гаруй сая Америк хүний дунд хийсэн гений харьцуулалтаас харахад Ким Эскобедо нь Кори Гевара гэх хүнтэй цусан холбоотой болох нь тогтоогдох нь тэр. Өнөөх Кори Гевара бол Ахмад Дайчин Сальвадорын үеэл ах байжээ. Ингээд Эскобедо охин Кори Геваратай холбоо тогтоосон байна. Ингэж явсаар 2019 оны 4-р сард жинхэнэ эцэг Сальвадор нь үеэл Геварагаас дуудлага хүлээн авчээ. Үеэл ах нь Сальвадорт хэлэхдээ чи олон жилийн өмнө Вьетнамд хүүхэд үлдээсэн байж болзошгүй. Нэг охин өвөөгөө хайж байгаа юм байна хэмээн хэлсэн байна. Сальвадор үнийг сонсоод ДНХ-гийн шинжилгээ хэрэгсэн бөгөөд хэдхэн 7 хоногийн дараа шинжилгээний хариу гарч генийн гарал үүслийн вебсайтанд байршуулжээ. Генетикийн шинжилгээний үр дүнгээр Сальвадор үнэхээр Ким Нүгүений биологийн эцэг болох нь батлагдсан юм. Энэхүү мэдээг сонсоод Сальвадор итгэж чадсан. Учир нь тэрээр Вьетнамд 3 жил алба авах үедээ бааранд Ким Нүгүений ээжтэй танилцсан ч тэд урт хугацаанд хамт байж чадаагүй. Түүнчлэн Жин Грантай салах ёсыг амжаагүй ч тэр үед жирэмсэн болсныг нь огт мэдээгүй байсан. Үүний дараа Сальвадор болон Ким Нүгүенаар аль бие ёсоор эцэг өхний харилцаагаа баталгаажуулах ДНХ-гийн шинжилгээ хийлгэж үр дүн нь тэд үнэхээр биологийн эцэг эх болохыг баталсан юм. Ким Нүгүен энэ мэдээг сонсоод маш их догдолж сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй. Тэр бараг хагас 100 жилийн турш тасралтгүй ирэл хайгуул хийсний эцэст аавыгаа олно гэж огт төсөөлөөгүй байсан. Сальвадорч мөн адил охинтойгоо уулзахыг маш ихээр хүссэн. Гэвч тухайн үед тэд зөвхөн интернетээр дамжуулан өөрсдийн биологийн холбоог баталсан ба газар зүйн хувьд хоорондоо нэлээд хол зайтай амьдарч байна. Ким Техас мужид харин түүний аав Сальвадор Нью Мексикод амьдардаг байж. Тэр үед Кимийн охин Эскобедо жирэмсэн болсон байв. Жирэмсний эхний 2 сар хамгийн эмзэг чухал үе байсан тул Ким охиныхоо жирэмслэлтийг тайван хүндрэлгүй өнгөрүүлэхийн тулд өөрийнхөө сэтгэл догтлыг дарж аавтайгаа уулзах уулзалтаа 2 сараар хойшлуулах шийдвэр гаргасан юм. Тэд тухайн үед уулзаж чадаагүй ч байн холбоотой байлаа. 2 сарын дараа Ким болон түүний аав Сальвадор нар шинэ Мексикогийн Карлсбад хотын олон улсын дайнд оролцогч Ахмад Дайчдын холбоон дээр уулзсан билээ. Аавын хувьд Сальвадор өөрийн охин болон аж охиноо хүлээн авахын тулд тусгайлан угталтын арга хэмжээг зохион байгуулсан байна. Баярын арга хэмжээний үеэр Ким Нүгүен 47 жил хайсан аавтайгаа анхудаа нүр тулж уулзсан мөч үнэхээр сэтгэл хөдлөн байлаа. Тэдний гадаад төрхийг харсан хүмүүр энэ хоёр яг л нэг өндөгнөөс төрсөн юм шиг хэмээн хэлж байсан. Тэд ч хоорондоо үнэхээр адилхан байв. Ким аавтайгаа тэрвэрлдэж уулзсныхаа дараа аавынхаа гэр бүлийн бүх гишүүдийг нэг нэгээр нь тэрвэрэн хайраа илэрхийлсэн. Сальвадор болон түүний гэр бүл Ким болон түүний охинтой хамт гэр бүлээрээ уулзаж аз жаргалтай мөчүүдийг хуваалцав. Харамсалтай нь энэ үед Кимийн ээж хэдийн насан эцэлсэн байлаа. Тэд гэр бүлээрээ хоол идэж хөвгөлтэй яриа хуваалцж байх үед Ким сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй хэлэхдээ эцэгтэй байх ямар сайхан юм бэ. Хүүхэд байхдаа аавгүй өссөн нь үнэхээр хэцүү байсан гэж хэлсэн байна. Эдгээр хитгэн үгээр Ким Нүгүен өөрийнхөө тулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл аавгүй өссөн хүнд амьдралаа илэрхийлж байна. Ким ганц бие ээжийнхээ хамт хүнд хэцүү үеийг туулж хүүхэд насндаа аавын хараар дутаж ирлиз гэдгээр гадуурхагддаг байсан ч түүний хувь тавилан төрсөн эцэгтэйгээ уулзаж мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосон. Аав охин хоёр өөр өөр соёл орон нутгаас гаралтайж цусан холбоо тэднийг бат холбож байна.
Сальвадор болон түүний гэр бүлийнхэн Кимийг гэр бүлийн гишүүчигээ хүлээн авсан юм. Сальвадор Вьетнамд үлдсэн охиндоо хандаж, охиныхоо сайхан төрхийг хараад би гайхсан. Эцэст нь бид дахин уулзах чадлаа гэж энгийн үгээр хэлсэн. Мөн би 47 жилийн турш чамд өртөө. Би чамтай уулзаж байгаадаа маш их баяртай байна гэж. Ким Техас руу буцах үед Сальвадор түүнтэй өдөр бүр уулзаар холбогдож 47 жилийн аав охины харилцаагүй байснаа нөхөхийг хичээж байв. Охин нь аавтайгаа өдөр тутмын амьдралаа ярьж түүний нас орсон ээж Вьетнамд өнгөрүүлсэн хүүхэд нас салонд ажиллаж байсан үеийнхээ түүхүүдийг хуваалцж байв. 2019 оны 10 дугаар сард Вьетнам болон Америк нэгдсэн улсын орон нутгийн хэвлэл мэдээллүүд тэдний талаар онцолж байлаа. Зарим захим хэрэглэгчид охин аавтайгаа үнэхээр адилхан харагдаж байна, гэр бүлээ дахин нэгтгэсэнд баяр хүргэж байв. Мөн зарим хүмүүс Кимийн хүүхэд насндаа тулсан зовлон бэрхшээлийг сонсоод сэтгэл хөдлөлтөд автан дэлхийд дахинд инх тайван тогтох ёстой. Ийм зүйлс дахиж болох ёсгүй хэмээн сэтгэлдлүүдийг бичиж байсан. Харин өөр нэг хэсэг нь интернет технологийн тусламжтайгаар эцгээ болсон гэдгийг онцлоод интернет болон дэвшилтэт технологи охтыг аавтай нь уулзуулж чадлаа хэмээсэн байдаг. Үүнээс хойш хоёр гэр бүл нэгдэн сайхан амьдарцгааж байна. 2019 онд America Without Borders байгууллагын мэдээлж байгаагаар Ким Өнгүе шиг 400 гаруй хүүхэд Вьетнамд үлдсэн гэнэ. Тэд аавтайгаа уулзахад олон саад бий болж байна. Учир нь Америк цэргийнхэнтэй холбоотой хүүхдүүдийг дахин Америкийн нэгдсэн улсад нүүлгэн шилжүүлэх боломжгүй байсан. Үүнээс гадна Хошимын хотод байрлах Америкийн нэгдсэн улсын консулын газар ирлиц хүүхдүүдийн аавтай холбоотой баримт нотолгоо байхгүй бол тэдгээр хүмүүсийн хүсэлтүүдийг хүлээн авахаа болсон байна. Мөн виз гаргахаа болсон. Энэ түүхэнд Вьетнамын ирлиц хүүхдүүдийн амьдралын асуудлыг онцолж олон хүмүүс эдгээр хүүхдүүдийн зовлонг ойлгох боломжтой болсон. Зарим нь Америкийн нэгдсэн улс руу нүүж ирсэн боловч ихэнх нь Вьетнамд үлдсэн. Гэсэн ч гэлээ Кимийн түүх олон хүнд урам зориг өгсөн юм. Түүний хичээл зүтгэл технологийн тусламжтайгаар аавтайгаа уулзаж гэр бүлийн хамт аз жаргалтайгаар нэгдэх боломжийг олж авсан нь олон хүнд итгэл төрүүлв. Өнөөдөр интернет технологийн хүчээр олон хүмүүс алдагдсан гэр бүлээ олж байна. Түүнчлэн энэ түүхэн бидэнд дэлхийд даяар гэр бүлгүй хүүхдүүдэд тусламж үзүүлж тэдний аав ээжийг олж уулзахад нь дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаамаа.